Хамгийн их хувц солидог аним дүр хин бэ? 5 тоолъё. 1 2 3 4 5. Энэ бол Эрза Скарлетт байлаа. Оо юм тийш баяр хүргээд байгаа юм тий. Ер нь аним дүрүүд бол хувцааны амар солиод байдгүй. Тэгэл ер нь бараг 100 хэдэн ангийн турш ганц хувцтайгаа ингээ явдаг дүрүүд ч гэсэндээ байдаг. За Эрза Скарлетт болохоор Fairy Tail гэдэг анимны дүр байгаа. За Fairy Tail нь болохоор IMDb дээр 7.9 үнэлгээтэй. Тэгээд нийт 9 улиралтай 328 ангитай тийм аним байгаа. За Эрзагийн Скарлетт гэх нэрийг болохоор хайртай залуу нь болох Жирард өгсөн байгаа. Яагаад тэгэхээр Эрза улаан өнгийн үстэй. Тэгээд тэрийг нь хараад Скарлетт гэдэг нэрийг өгсөн. Тэгээд би ч гэсэндээ өнөөдөр Эрза Скарлеттийн тухай ярих гэж байгаа учраас ийм улаан өнгийн хувцас өмссөн арын гэрэл ч гэсэндээ улаан өнгөтэй байгааг харж байгаа. Би тэгээ ирээдүйд ер нь охинтой болох юм бол бүр Эрза гэдэг нэр өгнө гэж боддог байсан байхгүй юу. Тэгсэн чинь яг аним одоо тэр анимыг үздэг мэддэг хүмүүс нь л Эрза гэж хэлээд байгаа болохоос яг ингээ монголоор ингээд бичгээр Эрза гэн амар тэнэг уншигдах гад хүмүүс яг Эрза гэж уншихгүй юм шиг санагдаа. Тэгээ ер нь бол тэр санаагаа бэлсэн байгаа. За Эрза болохоор нийт 100 гаруй төрлийн хувийг 200 гаруй төрлийн зэвсэгтэй гэсэн. Тэгээ би бүр арай ч юм амар их гэж бодоагүй. Ямар ч аним дээрээ нэлээд олон хувц солж одоо хүчнээс болоод нэлээд олон хувц солтыг нь бол мэднэ. Гэхдээ бүр ийм амар их гэж бодоагүй. Тэгэхээр Эрза Скарлетт яаж ийм олон хувцс хувийг дуулахтай болсон бэ гэдгийг өнөөдрийнхэн бичлэгээр тайлбарлая гэж бодлоо. Эрза болохоор Requip гэдэг нэг ийм орон зайн шид ашигладаг. За тэгээ энэ шидээ болохоор баг өөрийнхөө нэрийн хуудас болтлоо тэгж амар сайн гарамгаа эзэмссэн. За тэгээд яг энэ шидийнхэн тусламжтайгаар өөрийнхөө хувцс хувийг дуулах зэвсгээ өссөн үедээ сольдог. За энэ шидийг Эрза нэрийн хуудас болтлоо эзэмсэний нэг ийм тод жишээ гэх юм бол одоо тулааны үеэр ч гэсэндээ Эрза яг ингээд хувцаа хувийг дуулгаа ингээд сольж чаддаг гинэ. Тэгэнгүүт Эрзагаас өөр хүн энийг ингээд хийж чаддгүй. Яагаад тэгэхээр өөр энэ шидийг ингээд ашигладаг хүмүүс шидтнүүд болохоор зүгээр ингээд зөвхөн ингээд зэвсгээ сольдог ч юм уу тиймэрхүү байдлаар ашигладаг бол Эрза бүр ингээд хувийг дуулахтайгаа сэлэнтэй юутай хэвтэ ингээд комоор нь сольж чаддаг. Тэгээд тийш солихдоо бүр яг тулж явах хугацаанд яг дундуур нь сольж чаддаг тийм бүр гахалтай эмхтэй байгаа. Тэгээд энэ Эрзагийн галзуу солиотой юм шиг юм амар хүчнээс нь болоод хот даяараа Эрзаг болохоор Титания гэж хүртэл цодолдог, хочилдог. За бас болоогүй тэгээд дээрэс нь яг энэ шидийнхэн тусламжтайгаар одоо өөрийнхөө ингээд зэвсэг болон идэл хэрэглэх хувцаа ингээд холограм хэлбэрээр ингээд дэлгэцэн дээр ингээд гаргаж ирж хараад тэгээд биетээр ингээд гаргаж ирж өмсөөгүй байсан ч гэсэндээ ингээд зүгээр тэрэн дээрээ дэлгэцэн дээрээ ингээд сетап хийх тийм боломжтой юм билээ. Fairy Tail-ийн аним дээр болохоор яг шидтнүүдээ ингээд зэрэглэлээр нь ангилдаг байхгүй юу? За жишээлбэл хамгийн бага хүчтэй ингээд доод түвшний шидтэн гэх юм бол D зэрэглэлтэй. За тэгээд D, C, B, A гэдэг дээшлээ явдаг. За S зэрэглэл болохоор бүр яг A-ийн дээр байдаг хамгийн өндөр түвшний шидтэн. За манай Эрза Скарлетт болохоор яг S түвшний шидтэн байгаа. За S-наас дотроо SS, SSS гэдэг бас ингээ ангилалтай явна. Тэгээд ер нь бол тэр 3S-тэй ийм шидтэн байх юм бол за тэр нь хэрвээ дайсны дүр байж таарах юм бол баг төв дэлхийн ингээд бүх ийм мундаг шидтнүүд цугларах хэрэг гарнаа. За яагаад ингэ зэрэглэлээр нь ангилж байгаа гэхээр шидтнүүд ч гэсэндээ ингээд ажил хийдэг угаасаа амьдрчил хоолунд идэл ингээл явж байгаа учраас ажил хийх шаардлагатай. Тэгээд мөнгө олох шаардлагатай. Тэгэхээр шидтнүүд болохоор ийм захиалгатай даалгавар биелүүлж мөнгө олдог байхгүй юу? Тэгээд зэрэглэлээр ангилсны шалтгаан гэх юм бол одоо нэг захиалга орж ирлээ гэж бодоход тэрэн дээр нь манай хотод нэг ийм мангас ингээд ийм аюул тул уруулаад байна. Тэгээд энийг ингээд дарж өгөөч тэдэн төгрөгийн шагналтай гэд тийм захиалга ороод ирлээ шүү дээ. Тэгэнгუთ тэрийг ингээд хүчнийхэн зэрэглэлээр нь харж агаад за энийг бол зөвхөн төвчний шидтнүүд л ингээд энэ мангасыг одоо устгах чадах юм байна ч гэдэг юм уу. Яг тиймэрхүү байдлаар захиалгууд нь ингээд ирдэг учраас ранглаад ангилдаг. За тэгээ Эрзагийн дүрийг одоо бүтээхийн тулд гаргаж ирэхийн тулд зохиолч Хиро Машима гэдэг зохиолч маань маш олон ийм аним манганы ийм эмэгтэй хүч чадалтай тиймэрхүү дүрүүдээс ингээд инспайр аваад Эрзаг ингээд гаргасан. За тэр дотор нь миний бас амар их үзэх дуртай бүр ингээд гол дүрт нь өгтлээ дурлж исэн Claymore гэдэг нэртэй анимны яг гол дүр болох Claire-с одоо яг бас Claire-ийн тэр онцлогоос ингээд аваад бас Эрзад ингээ шингээсэн. Яагаад тэгэхээр ер нь ингээ бодоод хахад Эрза, Claire хоёулаа ийм амар дайчин
тийм хатуужилтай, ийм амар хүч чадалтай тэгснээ нэг тийм бусдыг хамгаалах тийм үүрэг хариуцлага хүлээсэн тийм дүр юм шиг санагддаг байхгүй юу. Тэгээ яг Клэрийн яг тийм зан чанарыг нь Эрзадаас тусгаж өгсөн юм шиг санагддаг. За тэгээд хамгийн олон хувьд сольдог аним дүр бол Эрза Скарлетт байлаа. Тэгээд ягаад бас ийм олон хувьд сольдгийг тайлбарсан те ингээд хэрэгэлдэг шидээс нь болоод шидэн тиймэрхүү хүч чадалтай учраас ингэж их олон хувцас хуйг дуулга зэвсгийг солих боломжтой болдог байх нэ. За бас нэг юм ингээд сонирхуулаад хэлэхэд энэ яг фэнэдэн донд амар тийм хагаралтай үсгэж магадгүй л дээ. Ингээд Хиро Машима гэдэг одоо Fairy Tail-ийн зохиолч байгаа шүү дээ. Тэр хүн болохоор ингэж хэлсэн гэсэн. Миражен гэдэг дүр эдэн шүү дээ бас тэгсэн чинь Мира Эрза хоёр ингээд тулалдах юм бол Мираг ялнаа гэж хэлсэн байгаа байхгүй юу. Тэгээд тэрэн дээр нь аюул олон хүмүүс ингээд юу вэ наа чин ямар сони юм бэ гэд тэгжсэн. Тэгээд яг хуу зарим ийм фэнүүд нь болохоор за яг хуу ингээд Эрза Мирагаас илүү ингээд Мира ингээд Эрзагаас илүү хүчтэй юм байжээ. Гэхдээ яг ингээд төсвөр төвчээр болон одоо бууж өгөхгүй тэр байдлаараа Эрза бол Мирагаас илүү гэж хэлсэн мэлээ. Тэгээд би ч гэсэндээ яг энтэй санал нэг байгаа. За тэгээд бичлэг маань энэ хүрээд өндөрлөлөө. Тэгээд дараагийн бичлэгээр би танарт бүр амар гоё юм харуулна гэд бүр ингэ догтлоод ингэ хүлээсэн мэн. Тэгээд дараагийн бичлэгээр уулзцгаая. Баярлаа. Баяртай. Хайртай шүү.